Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай улсын хурлын тогтоолын хавсралтуудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, цагаан суврагын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хуулийн төсөл болон Батбаяр сайдын огцруулах асуудлыг тус тас хэлэлцлээ. Үүнээс тогтоолын хавсралтуудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай улсын хурлын тогтоолын төслийг ашигт мултамлын тухай хууль батлагдсны дараа хэлэлцэх гормын саналд дагуу хойшлууллаа. Үүний дараа эдийн засгийн хөгжлийн сайд Батбаярыг огцруулах тухай хэлэлцэх байсан ч ардчилсан намын бүлгээс хойшлуулах гормын санал гаргаж гишүүдийн олонхын дэмжснээр энэхүү асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхийг хойшлууллаа. Улсын хурлын эдийн засаг байгууллага орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар засгийн газраас үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад улсын хурлын гишүүд дүгнэлтэнд орж игнэг төвшүүлсэн асуудлыг хэлэлцэж хамтарсан байнгын хорооны хуралдааны 22 гишүүнээс 19 зөвшөөрч түүнийг дэмжлээ. Их улсын хурлын гишүүн дүгнэлтэнд оржийг дэмжснээр үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад томилох асуудлыг эрх пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм а. Хөдөлмөрийн яам Монголын залуучуудын холбооны хооронд байгуулсан хамтран ажиллах санаж бичгийн хүрээнд энэ жил үргэлжлүүлэх хэрэгжүүлэх ажилдаа орлоготой Монгол залуу хөтөлбөрийн нээлт өчигдөр боллоо. 2013 онд ажилдаа орлоготой Монгол залуу хөтөлбөрийн хүрээнд сумын залуус, ажлын гараа, цагийн ажил зэрэг төслүүдэд нийт 3000 гаруй залуус хамрагдан зуны амралтын хугацаанд цагийн болон байнгын ажил хийж байсан юм а. Тэгвэл энэ жил сумын залуус, ажлын гараа, бүтээн байгуулалт 2014 төсөлд нийт 10,000 оюутан залуусыг хамруулахаар болжээ. Ашигт математикийн газар, татварын ерөнхий газар, гайлын ерөнхий газар зэрэг байгууллагууд өчигдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ийхүү хамтран ажилласнаар ашигт математикийн газрын уул уурхай шинжилгээ, туршилтын лаборатори болон гайлын ерөнхий газрын дэгдэх гайлын төв лаборатори хооронд экспортын нүүрсний дээжит хяналт шинжилгээний чиглэлд хамтран ажиллах юм байна. Монгол улс өчигдөр хуваарьсаар гадаадын валютын дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдаагаар арилжааны банкуд 19 сая $10 худалдаа авах санал ирүүлжээ. Үүнээс Монгол банк 1824 төгрөгийн хаалтын аншаар 13 сая $10 худалдсан байна. Юаний дуудлага худалдаагаар банкуд юан худалдаах санал ирүүлсэн бөгөөд Монгол банк 30 сая юаныг 292 төгрөг 55 мөнгөний хаалтын ханштайгаар худалджээ.